Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хуулбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Аудио үзүүлж байна. Хэрэв та бэлэн бол чихвч эзэн. Зохиолыг бичсэн Trinity. Дуу оруулсан Б. Оргилволд. Найз. Гуравдугаар хэсэг. Саруул унтлагынхын өрөөнийхэн болонд өвдгөн тэврэн жижигнэн суусаар. Хулангийн хаалга балбаж байсан нь хизэнээс ч юм тагчиг болчихож. Гэвч инглигээд саруулын сэтгэл санаа тайвширсангүй. Харцсан нэг зэгт төвлөрч хөөд зүүн гарынхан долоовор хурууг аманданхийн тасралтгүй мэрнэ. Гэвч өөрийнхөө энэхүү үйлдэлийг үл анзаарна. Хэд их сандралд автахааран саруул ийм үйлдэл гаргадаг. Хаяан өөрийгөө хянаж чадахгүй ийм байдалд орсон үед нь хулан л болиулдаг байсансан. Түүнийг ийхүү өөрөө ч мэдлгүйгээр хуруугаа мэрсээр бүр цусыг нь урсгаж оргидгийг ээж аав нь ч мэдэхгүй. Гагцхүү хулан л мэддэг байв. Гэвч одоо хулан алга. Хэрвээ хулан байсан бол түүнд чиний энэ дэмий зуршлыг би болиулах болно гэж хэлээд гарыг нь атхан доошлуулах байсан. Тийм ээ. Хулан дандаа л ингэдэг байсан юм. Гэтэл тэр одоо өгчихсөн. Тэгсэн хэрнээ гэрийнх нь гадаа иржгээд дотогшоо орох гэж зүтгээд байна. Саруул болж буй зүйлийг хүлээн авч чадахгүй сандран твдэж долоовор гуруугаан бүр илүү хүчтэйгээр хэгзлэн мэрсээр. Тэрээр өөрийнхөө энэ зуршлыг ааваас л хуулаад авчихсан юм. Аав нь хаяа ядарсан хямарсан үедээ ингэж хуруугаа мэрээд байдгийг нь саруул анзаарсан юм. Тэгээд л энэ зуршил нь түүнд халдчихсан. Айлын аавууд ядаргаараа эсвэл жаахан тавгүйцгээрэн тамхи татдаг, ууралдаг. Харин саруулын аав тийм биш. Харих хөөхгүй, тамхи татахгүй, уурлахгүй. Ердөө хуруугаа мэрдэг. Тийм аавын энэ зэргийн нэг зуршлыг хуулж авахд яагаад болохгүй гэж. Саруул хэдий өвдөлт мэдэрсэн ч хийж байгаагийн орхилгүй, харин ч бүр илүүтэйгээр хүчлэн мэрсээр. Илүү их өвдөлт мэдэрч гэмээн айдас төгшүүр нь өвдөлтөөр солигдсон үргэн холддог болохоор тэр. Тийм ээ. Өөрийгөө өвдөгдөг гаж зуршлын хамгийн гол давуу тал нь ердөө л энэ. Өвдөлт бол айдас бодит байдлаас зүхтах сонгодог арга. Хаалга тас нисхийн балбах чимээ гарч хурууга мэлгэ бол наадах чинь тасарч унлаа гэх холонгийн үгс дуулдах шиг. Саруул зачсан дон бараг л ухаан баларджээ. Хэсэг хугацаа өнгөрчээ. Саруул жаахан сэхээ ороод эргэн тойрнон анзаарвал ямар ч чимээ аваалга. Хаалгыг нь балбан хажигчж байсан хулан алга. Эргэн тойрон тэр аяараа чимээ энергүүд уусан умбаж юм. Гагцгүй зүүн гарынхан долоовор хуруул хөндүүрлэн хорсгооч. Цаг яг хэд болж байгааг нарийн сан хэлж мэдэхгүй ч ямар тач шөнө болсон гэдгийг нэг муухан багцаалдна. Ээж нь шөнө ирнэ гэж мессеж өгчсэн. Тийм болохоор одоо удахгүй ирэх учиртай. Саруул чухам энэ мөчийг л хүсэн хүлээнэ. Эцэстэн хаалганы цаож торчигнэн дуугаргаад саруул сая нэг сэхий орж хяран сууж байсан өрөөнийхэн болонгаас ховхрон өндийлөө. Тэгэд чичгэнсэн хоолоогоор хэмпэ хэмэн дуугармаар айдав. Үүд хавцаанаас нь миний охин унтаагүй байсан юм уу гэх ээжийнхэн дуу сонсогдоно. Саруул үүд рүүгэн ухасхийн гүйж очоод ээжийг нь тэврэн авлаа. Энэ шөнө саруул ээжтэйгэн хамт нэг орон дунд гарвалжээ.
Тэрээр ээжтэй найз хулангаа нас барсан тухай бас түүнтэй холбоотой өөр бусад нарийн ширийн зүйлсийн тухай ярьсангүй. Гэртэн ганцаараа жаахан эвгүй байлаа гэхээс өөр юу ч хэлсэнгүй. Ойлгоход хэцүү сэтгэл түгшим яриануудыг төрдийн хойш нь тавиад зүгээр л ээжийнхээ ингэрт наалдаад бүх гихч нь унтахыг хүсчээ. Чухам тэр нь ч зөв байлаа. Өнөөдөр бол түүний хувьд дэндүү урт өдөр байсан. Энэ өдөр болж өнгөрсөн зөөлүүд цөм үнэн бодит зүйл байсан уу гэдэгт саруул өөрөө ч бүрэн итгэлтэй биш байгаа. Сэтгэл хэрд хийлгэн ойлгомжгүй зүйлсийн учрыг олох хэрэгтэй. Гэхдээ ийм шөнө орон цагаар биш. Нар мандтал бүхний хойш тавь хэмээн тэрээр сэтгэл дотрон чимээг үхэн шийдэжээ. Саруул ээждийн тэврүүлэн ингэрт нь наалдан хэвтмэх зээл сая нэг бүрэн тайвширчээ. Ээжийн өврөөс илүү аюулгүй газар гэж энэ ертөнцид байхгүй гэлтэй. Хэдих ачаалж ядарч туйлдсан оюун ухаан нь шууд л амралтын горим руу шилжиж саруул юу юугүй л нойрны босхийг даван одох нь тэрэ. Хэн нэгэн энийг шиг болоход саруул сэрчихв. Ээж налга. Өөрийгөө эхлээд хаана байгаагаа сайн ойлгосонгүй. Тэгээд тарж бударсан ухаанаа цоглуулан байж хэдэн хором анхаарлаа төвлөрүүлсний эцэст өөрийгөө ундлагын өрөөнд зогсож байгаагаа ухаарлаа. Гэхдээ зүгээр ч нэг зогсох биш, гартаа сам адагчгаад харанхуй өрөөнд толны өмнө үсийн самнаж байна. Хизээч юм ээжийнхэн өврөөс сугарч гараад энэ хүртэл алхаад ирж. Додуухаасан хөшигний завсраар сарны гэрэл тусаж өрөөнд додрох эд юмсыг бүдэг бадагч болдгон харагдуулна. Саруул өөрийнхөө гартаа сам атгachсан ингээд толны өмнө зогсож байгаадан ирэхгүй айгүйцлээ. Өмнө нь зүүдэнтэй үндийгөд орон дээр нь сууж байсан ганц нэг тохиолдол байсан ч арай ч ингээд ундлахын өрөөндөн харанхуйд толны өмнө зогсчход үсээ самнаж байсан үгүй үлээ. Саруул толн тусаж буй өөрийнхөө дүрсийг харахтаа зэрэгцээд гинтхэн нэг зүйлийг анзаарч түүнээсээ болоод агзас хийгээд явчихав. Хажууд нь хэн нэгэн зэрэгцэн зогсоод үсийн самнаж буй толны тусгалд тод гихч нь харагдсан хэрэг. Гэхдээ тэр этгээдийн нүур харагдсангүй. Хөртөл үсний үзүүр цээжин биеийн толинд тусгаж. Хажууд нь зогсож буй этгээд хавьгүй өндөр болохоор нүүр нь толны дээд хүрээнээс ч дээш нь давжчихсан болол та. Саруул толноос хардсан салган хажуудаа зогсож буй этгээдийн төрхийг харахаар хүзүүгэн дээш өргөлөө. Үсийн самнан зогсож буй өндөр эмэгтэй өөрлөө нь тонгоох маягтай ширтэн зогсно. Саруул айж эвгүүцсэнтэй амнаасаа ганц авиж гаргаж чадсангүй. Гэхдээ дээрээс нь тонгон ширтэх энэ эмэгтэй танд ихч хүн шиг. Тэр хальт инээмсэглэж байна. Тэгснээ найз нь өндөр болчихсон байгаа биз дээ. Би азаагийн хөлийг авчихсан хэмээн шивнэн хэллээ. Саруул юу ч хэлж чадсангүй доошоо суун туслаа. Холон байна. Тэгтэн тэр хэвийн хэмжээнээс нь даруй бүтэн тохоо илүү өндөр болчихж. Саруул сандран твдсээр хажуудаа зогсож буй хулангийн хөл рүү харав. Түүний хөл үнэхээр урт юм. Яг л урт модон хөлн дээр зогсож байгаа цэрэгчин шиг. Эсвэл нэг хүний бие дээр хоёр хүний хөл залгажчихсан гэмээр ч юм уу? Саруул энд яг юу болоод байна хэмээн бодол дотрон хашгирахч амнаас нь ганц чавь гаргаж чадсангүй. Удалгүй дээрээс тонгон ширтэж буй ер бусын өндөр биетэй хулан өөрлөн чиглэн доошо бөхийлөө. Тэгснэн онтта азтай шуух юм. Удахгүй өглөө болохоор би үлми дээрийн дэгдээд сэмхэн гараад явчихна. Хичээлч нь өдөр орох болохоор заавал намайг дагаж эрт тусах хэрэггүй. Хэмээн шивнэн хэлээд цэв хүйтэн гараараа шуунаас нь адгаад авлаа. Тэгмэгц Саруулын цээжинд нэг хар юм бөглөрн хадуурч
Тэр нь даруй томорсоор биеийг нь бүхэлд нь нөмрөн авч нүд нь харанхуйллаа. Саруул сэрээд өөрийгөө өрөөнийхөө толны өмнөх хэвсэн цэр дээр хэвдэж байгаагаа ухаарлаа. Цонхоор гэгээ тусаж байна. Тэрээр годхийн үндийж өрөөнд тодорхой нүдээр нэгжин харав. Өрөөнд өөрөөс нь өөр хэнч алга. Өнгөрсөн шин болоод өнгөрсөн зүйл бодиттой байсан уу эсвэл зүүд байсан уу гэдгийг шуудхан ялгаж хэлж чадсангүй. Сэтгэл нь дүүрэн төгшүрт дарагдаж хамаг бие нь хүн дөргөн зангарна. Хуланг нас барсныг мэдсэн болохоор л сэтгэл санаа өмөрч хачин муухайгаар хар дарч зүүдэлсэн болов уу? Хит их хямарснаас болоод зүүдэндээ босож алхсан. Тэгэд энд орж ирээд өргөжлүүлэн зүүдэлсэн хэрэг үү? Хэмээн бодох гэж оролдов. Тийм ээ, өөр боломж байхгүй. Бүх зүйл сэтгэлийн хямралаас үүдэлтэй хий хоосон зүүд төсөөлөл байсан байх учиртай. Бүх зүйл сэтгэлийн хямралаас үүдэлтэй хий хоосон зүүд төсөөлөл байсан байх учиртай. Ээж нь өөрийнхөө өрөөнд чигд тайван амьсгалан унтаж буйн сонсогдно. Саруул ямартайч угаалгын өрөө рүү явж ороод цоргоноос ус гоожуллаа. Тэгээд ундлагын замцныхаа ханцуг хойш болгон шамалснаа зог тусан цочив. Баруун гарынхын шуун дээр хар хөхөнгийн гүн толб тогтож байгаа. Хин нэгний гарын хээ гэмээр улмөр. Тэгмэгцэн Саруул өөрөө өөртөө зүүд хэмээн итгүүлэх гэж оролдсон өнгөрсөн шөнийн явдлаа эргэн саналаа. Чихтэйхэн өндөр болжсэн хулан өөрлөн тонгойж шуун дээрээс нь атгаж авсан шүү дээ. Саруул өөрийн ирэхгүй аг засгийгээд явж байгаа. Энэ бүхэн зүүд биш. Бүх зүйл бодиттой байсан байх нь гэсэн бодол түүнийг бараг л сөхрүүлчихэн алдгаан тэр. Хэсэг хугацаанд яахаа мэдэхгүй жижигнэн зогсож байсан Саруул ямартайч шуун дээрэн үүссэн энэ толбон ээждэн үзүүлэхгүй байгаар шийдлээ. Угаалгын өрөөнөөс гараад хувцсны шүүгийгэн ухан урд ханцуудаа цамц сонгон өмсөв. Ханын цаг өглөөний 7-г заахаж. Ээж нь босож мөн сонсогдож байна. Ингээд удалгүй галын өрөөнөөс Саруулаа миний охин өглөөнийхөө цайг уугаарай. Ээж нь арай их хүндчихэж ажилдаа ярахгүй бол хоцрох нь байна гэхэн дуулдлаа. Саруулыг галын өрөөндөн явж ортол ээж нь аль хэдийн түүнд зориулаад өндөг зайдас шараад тавгалжчихсан байх бөгөөд өөрөн ширээний нөгөө талд суугаад жижигхэн толонтой нүрийг харан уруулан бодох ажээ. Миний охин чинь хэдийдээ босоод явчихав. Ээж нь чамайг босныг мэдэхгүй наманд чгсан байна штэ. Уг нь миний охин чинь ойроо харамлаад босдгүйсэн. Яасан? Ээжтэйгээ нэг хүнжилт тухтаа амарч чадсангүй юу? Эсвэл аавыгаа санаад унтаж чадаагүй юм уу? Үгүй, зүгээр л эртнээр сэрэгчихжээ. Та харин сайхан амарв уу? Сайхан. Үгүй сайхан ч гэжтэй. Хачин зүүдэлж хонлоо. Үгүй зүүдэндээ охиноо тэврээд л үнсээд байна. Үгүй тэгсэн чинь миний охин чинь жигтэйхэн урд хөлтөө болцсон байх юм. Тэр урд хөлөөрөө намайг ороож тэврээд л. Саруул ээжийнхээ яриаг гүйцэж сонсож чадалгүй цочгтон аягтай цайгаан цохоод асгачихлаа. Өө чи болгоомж талтаа. Өдий том болж гоод жаахан хөөгчгөл аяглах юм. Алив би цэвэрлээд. Хэрэггүй ээж. Би өөрөө та ажилласаа гоцрох нь явхаа бод. За нэрээ тийм байна. Ээж нь хоол нэмэг карт руу чинь шилжүүлчих нь сургууль дээр өдрийн хоолоо сайн идэрээ. Өнөөдөр ээж нь нэртэрнэ. Аав нь ч гэсэн өнөө өрөө бараг ирчих болов. За ойлголоо. Гарахтаа хаалга үүдээ сайн төгжээд яваарай миний охин. Зам гарахтаа болгоомжтой байгаарай. Шаардлага гарвал ээж рүүгээ залгана шүү. За орой уулзъя. Баяртай. Саруул ээжийг нь гараад явсны дараа тогтож сууж чадахгүй хідэн өрөөгөөр нь дамжин холихлаа. Ягаад ч юм найз хуланган нас барсан тухай ээждэн хэлэх гээд эв нь таарсангүй.
Сэтгэл санаа нь ороо босгаа, бодол ухаан нь ч олигтой зэгцэрж өгсөнгүй. Магадгүй найзынхан үглийн тухай ээжтэй хэлээг хүнч зөв байж мэднэ. Ээжнийг уулгамж санд руу зантаа болохоор цочирдоод сүйд болохыг байгихгүй. Ялангуяа хэдхэн өдрийн өмнө ирж хонж байсан гэх хуланг үнэн хэрэгтэн. Айл хагас сарын өмнө нас урсан байсныг сонсно гэдэг ээжийнхэн хувьд амаргүй даваа. Одоогоор энэ ойлгомжгүй зүйлийг тайлбарлах боломжгүй байхаа. Тийм болохоор энэ тухай ээжэд хэлэхдээ ядаж аавыг байхад нь хэлэх нь зөв хэмээн Саруул бодоод амжижээ. Ийхүү Саруул хэдэн өрөөгөө дамжин холхиж байснаа тогтсон цагаас харьцангуй эрт гэрээсэн гарлаа. Тэрээр энэ өдөр хичээлдэн явахыг хүссэнгүй. Ямар нэгэн байдлаар чөлөө авах тухайж бодсонгүй. Гэрээсэн гармагцаа шууд л хуучин сургууль рууган зөвглөн алгалаа. Хэрвээ та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсороо.